Санал тустай хадаа. Санал тустай л. Цуг юм тий. За нэг 2-3 асуулт байна. Гүйцэтгэл хуулийнх одоо 30 гаруй хувьтай. Улсын их хурлын тогтоолын төсөөл 40% хувьтай гэдэг. Ингээд гүйцэтгэл бол нэлээд хангалтгүй сонсогдож байна. Хэрэгжихгүй байгаа шалтгаан нь хэрэгжих боломжгүй хууль тогтоомжийн зүйл заалт байгаад хэрэгжих боломжгүй хууль тогтоомжийг одоо улсын их хурлаас гаргаж өгöd байна уу? Аль эсвэл хэрэгжүүлэх шатанд хариуцлага хүлээсэн албан тушаалтнууд хийх ёстой ажлаа хийхгүй байна уу? Энийг тодорхойлгож өгч. Өнгөрсөн жил хүний хөгжил одоогоор хүний хөгжил нийгмийн бодлогын 1000 ороо. Нийгмийн бодлогын 1000 ороогоор мөн ялгаагүй одоо хууль тогтоомжийн хэрэгжилтийг орж явахад би одоо засгийн газрын хяналт хэрэгжүүлэх одоо байгууллагаас тухайн үед одоо 2 сайд байсан. Мөн л энэ асуултыг асууж ирсэн. Хэрэгжүүлэхгүй байгаа хүмүүст ямар хариуцлага тооцдог юм? Хэрэгжилтийг дагуулж арга хэмжээ тооцсон санал боловсруулсан зүйл байна уу? За бидэнд тараасан материал мөн л ялгаагүй. Бас хаврын чуулган дээр улсын их хурлын 52, 54 дугаар тогтоолууд одоо байнгын ороодоор орж явах үед би бас л хэлж ирсэн. Энэ нэг тайлан гаргаж байгаа юм шиг ямар ч гар бүлийн өсөггүй нэг ийм хүснэгт ирд юм а. Хин хийсэн бүү мэд. Араас нь нэг дүнэлтгэхэд нэг юм ирдэг юм. Хуулийн нэртэй, хэсэг заалттай, заалтын агуулгатай, хэрэгжилт гэдэг нэг хэдэн өгүүлбэртэй. Заалт болгоноор ч хувь муу тавьдаг юм. Тэний одоо нэг сайд нэг тоо хэлээд байгаа. Тэр нь хаанаас гарч ирээд байдаг. Тэний чи яаж тооцдог. Тэг яг хаврын чуулганаар ярьжсэн байх байдгаараа тэг энэ төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, төлөвлөлт гэдэг энэ эргэх холбоо циклээр энэ ажил чинь явдаг юм. Бид нар ерөөсөө төлөвлөгөө төсөв ярихаар л одоо өстой хамаг ухаан санаа оюун бодол бүх юмаа тэн дээр хайж байгаа л араас нь гүйдэг. Гүйцэтгэлээ ерөөсөө тоодгүй. Гүйцэтгэлээ тоохгүйгээр ер нь яаж төлөвлөх юм бэ? Гүйцэтгэл суурилсан, тэрэндээ үнэлэлт дүгнэлт өгсөн, дараагийнхаа одоо анхаарах ёстой асуудлуудаа гаргаж ирсэн төлөвлөлт чинь дараагийнхаа ажлууд дээр үр дүн өгдөг юм уу? Мөнгө юу зарж байгаадаа одоо анхаардаг юм уу? Энд дэр тодорхой хариулт одоо өгөөч. Эдийн засгийн хөгжлийн яам руу одоо хяналтын чиг үүрэг очоод ер нь ямар өөрчлөлт гарав? Юу өөрчлөгдсөн? Тараасан материал дотроос би бол ямар нэг өөрчлөлт олж харахгүй байна. Эсвэл бодлогын шинжтэй ажлууд үргэлжлээд явж байна уу? Тодорхой хариулт. За баццыг дарга хариулъя. 3 дугаар. За өөрийн төвийн гишүүний 3 асуулт байна. Нэгдүгээр асуулт хэрэгжих боломжгүй хууль тогтоомж гараад байна уу? Яагаад хэрэгжилт бага хувьтай байгаа юм бэ гэдэг. Хэд сүүлийн 2 жил үнэлсэн үнэлгээнүүдийг харахаар бас харьцангуй яг гишүүдийн хилээд байгаачлан үнэлгээ их доор байгаа. За энэ удаагийн үнэлгээ бүр доошоо олж орж ирсэн. Эхнийх нь миний ярьсан нөгөө 85 хүртэлх хувийг үр дүнгүй гэж үнэлдэг. Үр дүнд суурилсан үнэлгээг хийх гэж оролдож байгаатай холбоотойгоор буурж орж ирж байгаа. За мэдээж яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ гэдэг шалтгааныг зүгээр тайлагналтаас нь бид нэр аваад үзэхээр хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт яг хөө зүгээр ийм юу талаас нь механик талаас нь аваад үзвэл бид нар байгууллагууд буцаа засгийн газар доторх байгууллагууд тайлангаа ирүүлэхдээ өмнөх тайлангаа яг копи паст хийж ирүүлээд байна. За энэ бол засаг дотор бид нар засах ёстой алдаанууд гарч ирнэ. За эсвэл бүр тайлангаа ирүүлдэггүй байгууллагууд байгаад байна. Энэ хуулийн хугацаатай. Нөгөөдөөгөр журам батлна гэчээд баталдаггүй. Яг ялангуяа энэ хяналтанд байгаа хуулиуд бол дандаа журам батлах заалтуудыг хяналтанд авсан. Тэр нь батлагдахгүй яваад байгаа зохицуултууд бас байгаад байна. За тайлагнахтаа төсөл боловсруулсан, энэ төсөлд тусгасан гэдэг байдлаар тайлагнасан асуудлууд бүгд тэг хувьтай байгаа. За тайлагналт дээр дараагийн нэг асуудал нь хууль тогтоомж дээр юу гарч ирдэг вэ гэхээр бид нар хяналт хэрэгжүүлэх тухай хуулийн дагуу энэ 7 сард засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орохоос өмнө хяналтын газар хууль тогтоомжийн хэрэгжилтийг тайлагнаж явж исэн. 2025 оны жилийн эцэг бол хэрэг эрхлэх газраас тайлагнана. За ингээд тайлагнаад явж байгаа хооронд асуудал юундаа гардаг вэ гэхээр их хурлаас удирдлагын томилогддог байгууллагууд тайлангаа өгдөггүй асуудлууд бас байна. Бид нар засгийн газрын одоо үнэлгээнд бидний ажил үнэлэгддэггүй гэдэг энэ байгууллагуудын удирдлагуудын хоорондын ойлголцлын асуудал байна. Нөгөө төгөөр бас байгууллагуудын зохион
зохион байгуулалт уялдаа холбооны асуудлууд байсаар байгаа. Энийг засгийн газар дотор хүлээн зөвшөөрч байгаа. За бидний хувьд хууль тогтоомжийг 5 жилийн үндсэн чиглэлийг Монгол улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөөний тайланг бүгднийг нь оруулаад базаад яасан гэхээр төсвийн ерөнхийлөн захирагч нар чиглэл хүргүүлсэн байж байгаа. 11 сарын 15-ны өдрөөр тасалбар болгоод хийсэн ажлынхаа үр дүнг хэрэг эрхлэх газар дээр тайлагнана. За 43 дугаар тогтоолоор бас нэг гарсан томоохон өөрчлөлт нь юу вэ гэхээр бид нар хэрэгжихгүй үр дүнгүй үнэлэгдсэн заалтууд дээр бодит үр дүнгийн үнэлгээг хийх одоо боломж энэ тогтоолоор бүрдсэн. Тэгэхээр манай байгууллага дээр 2 удирдамжтай 30 гаруй хүний ажлын хэсэг гараад бид нар энэ төсвийн хөрөнгө оруулалт гадаадын зээл тусламжийн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнгүй гэж хэрэгцсэн заалтуудыг бол газар дээр нь очиж үнэлэх ажлыг бол хийгээд явж байгаа. За нөгөө талаар тогтолцооны хувьд бол бас асуудал байгаа. Бид нар түрүүн юун дээр сайдын илтгэлд бас дурдсан заримдаа давхарцсан шинжтэй тайлагналт нь яг ижил яваад байгаа хуулийн заалтууд бол бас байна. Тэгэхээр бид нар кодификац хийх зайлшгүй шаардлагатай. Нөгөө тавар зүгээр их хурал засгийн газар талаас аваад үзэх юм бол биднэрт хяналтанд авсан заалтууд маань зөрүүтэй байгаа. Энийг бид нар систем холболтоор захимжилтын боломжоор бас шийдвэрлэх боломж байгаа. Дараагийн нэг асуудал нь яах аргагүй төсөв мөнгөн дээр очиж тулдаг бол асуудлууд байна. За бид нар энийг бол засах гад ингээд ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа юмнууд байгаа. За хариуцлага тооцно уу гэхээр яг хуу энэ удаагийнхаар биш. Гэхдээ өмнө нь бол 3 аймгийн засаг дарга, 3 төрийн нарийн бичгийн дарга нарт бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд хэрэг эрхлэх газраас хариуцлага тооцсон тохиолдол бол байдгийн байлээ. Энэ удаагийн хагас 2025 оны хагас жилийн тайлан дээр бол юу орж ирсэн? Чиглэл өгсөн албан бичиг хүргүүлсэн ба хагас жилийнх учраас энэ явцыг үнэлж байгаа учраас 2025 оны жилийн эцсийн тайлангаар магадгүй хариуцлага тооцсон асуудлыг хэрэг эрхлэхээс илүү тодорхой мэдээлэх болов уу гэж бодож байна. 3 дугаар асуулт юу байлаа? Хугацаа тусна. За өрөнтэй ягшин тодруулъя. Гүцгээд хариулчих нь. За гүцээг хариулж батцыг дарга. Эдийн засгийн яамн дээр хяналтын чиглэлийг шилжиж ирэхдээ зөвхөн хөгжлийн бодлого төлөлтийн баримт бичгийн үнэлгээ хяналт шинжилгээний ажил бол шилжиж ирсэн байж байгаа. Тэгэхээр үүний үр дүн бол саяны байнгын хорооны хилцэх асуудлын нэг дээр байсан 5 жилийн үндсэн чиглэлийг бид нар илүү нөгөө үр дүнд суурилсан илүү хэмжиж болохуйц одоо төлөвлөлтөнд нь бас дөхөн болсон болов уу гэж харж байгаа. 5 жилийн үндсэн чиглэлийн тайлан бид бас 5 жилээр нь үнэлсэн байж байгаа. Үнэлгээ харьцангуй муу гарсан шалгуур үзүүлэлтүүд байхгүй байсан. Шалгуур үзүүлэлтүүдийг илүү наривчлах дээр бол хяналт хэрэгжүүлэх газар орж ажилласан. За өрөнтэй ягшин тодруулъя. За та яриад байна л да одоо тэгээд тайлангаа засгийн газрын агентлагууд копи пест хийдэг. Өмнөх тайлангаа эрүүлдэггүй гэд. Журам баталнагээ баталдаггүй гэд. Тэгээ энэ дээр яагаад танах хяналт хэрэгжүүлэх газар хяналт хийчихэд болохгүй байх гэчээд санал оруулахгүй байгаа. Тэгээ өмнө нь тийм түүх 2 3 удаагийнх байдгийн байна гэж яриад байгаа юм. Би энийг л харин ойлгохгүй юм л да. Ер нь тэгээд энийг юм тайлан гаргаал тэр нэг хувь мөвч байхгүй нэг юм хідэн үснэгтэр нэг баахан цаас бэлдээл банкны орон дээр орж ирээл сонссон болоод гарах юм бол энийг ер нь хийх хэрэг юу аа? Ямар үр дүнтэй? Хайрын цагийн гар цэцтэй. Тэгээд хяналтанд авсан заалт зөрүүтэй гэд би 1 минутаа нэмэд авч болох уу? Хяналтанд авсан заалт зөрүүтэй гэдэг байгаа. Энийг програм байгаад шиг байна. Тэгээ яг өнгөрсөн жил одоо 2 сард яг энийг яриад суучсан. Бүтэн жил боллоо шүү дээ. Тэгээ яг зөрүүг арилгахгүй. Яг л энийг яриад суучсан шүү дээ. Тэгээд дараа жил яах юм? Дахиад нэг хэдэн тайлан гаргахаар дахиад нөгөө хяналтанд авсан заалтууд нь зөрүүтэй нэгтгэж чадахгүй, програм дээр нэгтгэж чадахгүй байгаа гэл дахиад ингэж суучих юм. Тэгэл яг хүснэгт нь яг энэ хэвээрээ гүйцэтгэл хувааж тавьдаггүй яг энэ хэвээрээ л орж ирсээр л байх уу? Эдийн засгийн хөгжлийн яам руу энэ хяналтын чиглэлээр шилжсэн гэж ойлгосон зөвхөн хөгжлийн төлөвлөлт бодлоготой холбоотой асуудал нь шилжсэн бол тэгээд танаа одоо байгуулагч нь хэд хуваагдчихад байна. Хэдэн даргатай байгаад байна. Тэгээ энэ үр дүнд суурилсан төлөвлөлт гэдэг зүйл дээр хариулт өгөхгүй мó яаж ажиллах хэвтэй юм бэ? За хариулъя 3 номер. За засгийн газар дахь хяналтын тухай хуулиар хяналт хэрэгжүүлэх газар байгууллага албан тушаалтан дээр арга хэмжээ авах бол эрх мэдэл авахгүй.
бид хяналт шинжилгээ үнэлгээ хийдэг, ажил сайжруулах саналаа бол засгийн газрын хуралдаанд танилцуулдаг. Засгийн газрын хуралдаанаас тогтоол эсвэл тэмдэглэлээр үүрэг чиглэл болгож холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл явдаг. Бидний хувьд бол томилох эрх бүхий албан тушаалтанд нь хариуцлага тооцоолохоор 5 яамд хандсан албан бичиг байгаа. За үүний тайлан мэдээд нь ирэхээр би бас танд илүү дэлгэрэнгүй танилцуулах боломжтой. За яагаад тоогоор илэрхийлэгдсэн юм байхгүй нэ гэхээр өмнө нь яг 70-аас 30-аас 70, 70-аас 100 гэж үнэлдэг байсан юм билээ. Тэрэн дээр тоон илэрхийлэлт орж ирдэг байсан. Хяналт шинжилгээ үнэлгээний хувьд бол үр дүн суурилсан хяналт шинжилгээ Загварыг хариулж. хийнэ гэдгээр засгийн газар 2025 оны 43 дугаар тогтоол гэдэг энэ одоо 2 сайдын үед батлагдсан тогтоол байгууллага албан тушаалтан хууль тогтоомжийн үнэлгээнд шин түвшинд гаргаж ирсэн ийм тогтоол батлагдсан байгаа. Тэгээд энэ дагуу болохоор би түрүү хэлсэн 85 хүртэл томьёонд оруулж бодоод 85 хүртэлх нь ерөөсөө үр дүн гараагүй л гэж үнэлэгдээд байгаа. Тэгэхээр 85-аас доошх нь хэдэн хувьч байсан үр дүн гараагүй гэдэг та бүхэн тараагдсан материал дээр бол байж байгаа бол. За Ганбатын очроо тэгш асуулт асууя.